За үзэгч та бүхэндээ дахин мэдээлэл та бүхэндээ өргөж өгнө. Тэгэхээр энэхүү бүсийн анх дугаар зөвлөгөөний хүрээнд бас хангаан бүсийн одоо хоршоологчдын үзэсгэлэн хамтын түншил одоо давхар явагдаж байгаа. За үзэгч та бүхэнд харж байгаа бол ингээд хангаан бүсэд одоо үйлдвэрлэл эхлэж хоршоологчд маань одоо ингээд өөрсдийнхөө брэнд бараа бүтээгдэхүүнийг бас энэ удаагийн одоо зөвлөлт уулзалтанд ирсэн аж ахуй нэгжүүдтэй танилцуулах, за иргэд хөдөлмөрчдөөс танилцуулах энэ арга хэмжээ болж байна. За үргэлжлүүлэн та бүхэнд яг хоршоологчдынхоо яриаг одоо хүргэе гэж бодож байна. За тухайлбал Баянгор аймгийн төлөөлөл энд байх шиг байна. Сайн байна уу да? За бүсийн зөвлөгөө болж байгаа. Тэгээд өөрийнхөө та бас брэнд бүтээгдэхүүнийг танилцуулахгүй юу? За би Баянгор аймгаас ирсэн. Баянгор аймгийн Тугалхан брэнд гэдэг манайх ийм шоколадтай харуул хийдэг компани байгаа. Үйл ажиллагаа явуулаад хэд дэх жилдээ явж? Одоо үйл ажиллагаа 13 дахь жилдээ явж. Юу нь одоо нутагтаа бол танигдсан. Танигдсан. Одоо ер нь нэлээд болж байгаа шүү. Бүх Монголын аймагуд одоо хот мод бүх газрууд ер нь Тугалхан гэдэг. Ер нь намайг танихаас илүү Тугалхан брэндээр таньдаг шүү. Тэгээд байж байна. Түүхийдээ яаж ихлгээ хангаж байна? Түүхийдээ хөдөө нөгөө арц авдаг. Баянгорын Эрдэнэ цогтоос арц авдаг. Өнөөдөр та хичнээн одоо бүтээгдэхүүн дээр үү? Би одоо нэлээд юм шоколадтай харуулаа нэлээд авчирсан да. Хамгийн онцлог бүтээгдэхүүн та бас тайлбарлаад өгөөч. Одоо энэ шоколадтай харууллаа юм да. Одоо энэ сав багтаа бодолтой болохоор зэрэг нөгөө хүлээ авалт маллалт одоо ингээд бэлгэсэлтэн төгсөн ч гэсэн ингээд айгу гоё авсаархан юм. Заавал бэлгийн багц гэхгүйгээр шууд ингээд манай юу бүтээгдэхүүнийг өчтөө хилээр ингээд гаргахад бол юу баркодтой учраас шууд ингээд уншигтаа гарчдаг. Тийм байгаа. Гадаад мададаас хүмүүс их авдаг штеп. Ундаж үнэ анш нь хэдэн төгрөгөөр борлуулах гэж байна? Ер нь 35 зур. Тийм. Хаашид одоо энэ брэндээ өргөжлөх тал дээр хэрхэн ажиллаж байна? Нэлээд ажиллаж байгаа. Ер нь байнга өргөжүүлэх гээл янз одоо манайх бол үйлдвэр дээрээ бол нэг 21 төрлийн бараа бүтээгдэхүүн гардаг. Тэгээд одоо энэ шоколадтаар бол жилийн 4 өдрөлт байнга эргэлтэнд орж идэг учраас одоо яг шоколадтаар одоо хийцэн байж хат энэ үзэсгэлэн худалдаа юу болоод арга хэмжээ одоо ганцхан энэтэйгээд ирсэн байна. Шоколадтаар бол гэхэд одоо ингээд 4-5 төрлийн үзэсгэлэн худалдаанд хэр их орждог вэ? Ер нь байнга алцдаг дээ. Хотод намрын ногоон тэгээд аймгийнхаа үзэсгэлэн худалдаа бүгдийнх нь ингээд болцоогоор ордог да. Амжилт хүсье. За баярлалаа. За энэ мэтгчлээ яг ингээд энэ удаагийн одоо бүсийн анх дугаар зөвлөгөөний хүрээнд одоо хоршоологч болон аж ахуй нэгжүүд маань өөрсдийнхөө одоо бараа бүтээгдэхүүнийг бас таниулах, за мөн одоо брэнд бүтээгдэхүүн илүү өргөжүүлэх тал дээр бас хамтын ажиллагаа өргөжүүлэх энэ боломжийг бас энэ удаагийн одоо хурал за анх дугаар зөвлөгөөний одоо гол онцлог байгаа гэдэг зүйлийг бол хэлэх нь зөв баг гэж бодож байна. За дараагийн бүтээгдэхүүн сайн байна уу? Сайн явж байна уу? Сайн. За би Өөрангаа хүчиртэй брэнд байна. Хужир цагаан компани байна. Манай хужир цагаан компани болохоор шар суугаар шар сууны хатаамс, шар сууны ааруус, шар сууны зөөлөн чихэр, шар сууны хатуу чихэр гаргадаг. За сүүн чихрээрээ болохоор сүүн чихрээр болохоор холимог байна. Дотроо сүүн чихэр дангаараа гаргаж байна. Ийм бүтээгдэхүүнтэй ирсэн дээр. Хэдэн төрлийн бүтээгдэхүүн? Нийтдээ 21. Тий, 21 юм. Та бүхний бүтээгдэхүүн ер нь хаагур борлуулж байна. Улаанбаатар хот одоо манай ганцхан Баян үлгийн аймагт байдгүй. Бусад нь 18 аймагт. Тэгээд нөгөө юу сансар юу миний сүлжээ. Тий, наминд байгаа. Бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг илүү орчруулах тал дээр та бүхэн яаж анхаарч ажиллаж байна? Одоо орчруулах дээр маш их анхаарч ажиллаж байгаа. Тий. Явандаа бид нар эргэжил гэхэд юугаа 18 аймаг руугаа төрлөө орчруулад 40-50 нэр төрлийг гаргах боломжтой байгаа. Тий. Бүтээгдэхүүнүүд нь худалдаа авагч нь хэр их танигдч чадсан? 18 аймагтаа болоод манайх танигдч чадсан. Тий. Нэг 190 байгаа шүү. Тий. Та бүхний ажил амжилт хүсье. Баярлалаа. За үзэгч та бүхэндээ бид бүсийн анх дугаар зөвлөгөөний одоо яг энэ гаднах талбай дээр одоо энэ хамтын түншлэлийн үзэсгэлэнгээс бас зарим мэдээллийг та бүхэндээ хүргэлээ анхаарлаа тус үзэгчтэй баярлалаа. Бас үргэлжлүүлэн та бүхэндээ холбогдсон дараагийн мэдээллийг хүргэх болно.